Сансар судлал хөгжихөөс өмнө хүмүүс Библийг үлгэр домог мэт үздэг байжээ. Гэвч Библи үнэн ном гэдгийг өнөө үед шинжлэх ухаан нотолж байна. 3500 жилийн өмнө хүрэл зэвсгийн үед сансрын тухай ойлголт үннээс хол зөрөөтэй байсан юм. Эртний нэтгэгчүүд ариун амьтад дэлхийг доороос нь тулж байгаа гэж итгэдэг байжээ. Гэтэл шүүмэрчүүд сансар окторгыг хавтгай гэж боддог байлаа. Эртний хүмүүс дэлхийг сансар окторгын хоосон орон зай тогтдгийг төсөөлж байгаагүй юм. Харин 3500 жилийн өмнө мөн л хүрэл зэвсгийн үед бичигдсэн Йов номд орчин үеийн сансар судлалын ойлголтын талаар бичсэн байдаг юм. Тэрээр хоосон юмн дээр газар дэлхийг өлгөдөг. Библиэд дэлхийг хиймэл дагуулаар харсан мэт дүрсэлж бичсэн байдаг. Йов ном 3500 жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед бичигдсэн нь батлагджээ. Энэхүү хүрэл зэвсгийн үед тэмдэглэсэн Йов номд орчин үеийн сансар судлалын онолыг тусгасан нь гайхмаар хэрэг юм. Дэлхий хоосон орон зай тогтдог нь өнөө үед хүн бүрийн мэддэг шинжлэх ухааны ойлголт. Харин эртний хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн нийтлэг ойлголт мөн үү? 1687 онд Исаак Ньютон бүх ертөнцийн таталцлын хуулийг нээж дэлхий хоосон орон зай тогтдгийг нотлох хүртэл хоосон юмн дээр газар дэлхийг өлгөдгөө гэсэн Библийн үг нь байж боломгүй зүйл байлаа. Харин шинжлэх ухаан хөгжиж Библийн бичээс үнэн гэдгийг нотлох болжээ. Мөн Библиэлд нар галактикийг тойрдог тухай 3000 жилийн өмнө хэдийн тэмдэглэсэн байдаг. Нар өргөөнөөсөө болзоот залуу мэт гарч ирж байна. Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог. Түүний мандах нь тэнгэрийн нэг загаас, тойрох нь түүний нөгөө зах хүртэл. Харин хүн төрлөختөн нар галактикийн төвийг тойрон иргэдэг тухай үннийг 20 дугаар зуунд буюу саяхан олж нээсэн юм. Эрдэмтэн Линдблад нар 250 км/с-ийн хурдтайгаар тойрдог тухай баталсан юм. Нар галактикийг тойрдог тухай Библийн тэмдэглэл үнэн гэдэг нь хэдийн нотлогдсон байна. Мөн 3500 жилийн өмнө Библиэд дэлхийн дотоод бүтцийн талаар тод дүрсэлжээ. Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд түүний доороос тэр нь гал мэт гарч ирдэг. Бидний зогсож байгаа газрын доор галан далай буцаж байгаа нь хүн бүрийн мэддэг шинжлэх ухааны ойлголт юм. Гэвч 19-р зууны хүртэл газрын доор галан далай байдгаа гэсэн бурхны үг нь дэмий хоосон үг мэт санагдаж байжээ. Учир нь 20-р зуун гарч байж л дэлхийн дотоод бүтцийн тухай нээсэн юм. Шинжлэх ухааны хөгжил Библи үнэн гэдгийг нотолж байна. Мөн 3500 жилийн өмнөх эртний хүмүүс усны эргэлтийн тухай мэдлэггүй байх нь мэдээжийн хэрэг. Харин Библиэд усны эргэлтийн тухай 3500 жилийн өмнө хэдийн тэмдэглэсэн байсан юм. Учир нь тэрээр усны дуслуудыг дээшээ татдаг бөгөөд тэр дундаас бороог бий болгодог. Үүнийг үүс доош хасгадаг бөгөөд тэдгээр нь хүн дээр бэлхмаар дусалдаг. Ус нь уур, үүл хуралдалт, хур бороо гэсэн 3 үе шаттайгаар эргэлдэнэ.
нарны элчинд далай тэнгис, гол мөрний ус өдөрт хэдэн сая тонноор ууршин, уургуулж дэгддэг байна. Энэхүү уур нь хуралдан үүл болж, тэр хуралдсан уур нь хоорондоо мөргөлдөн, усан туслууд бий болж бороо ордог. 16-аас 17 дугаар зууны үе болохдол Перо, Эден Мариот нар туршилт хийн, усны эргэлтийн талаар баталжээ. Библийн тэмдэглэл үнэн гэдэг нь ийхүү шинжлэх ухаанаар дахин нэг батлагдсан байна. Хүн төрлөختний түүхэнд гарсан нэрт эрдэмтэд шинжлэх ухаанаар дамжуулан Бурхны оршихуйд болон Библи үнэн гэдэгт баттай итгэж иржээ. Туйлын инэрлэлт Бурхан бидний төлөө сансар өгтөргүйг эмх журамтай бүтээжээ. Нарны аймгийн 9 гариг болон сүүл доддын төгс тогтолцоо нь оюунлаг, хүчирхэг нэгний төлөвлөлт болон удирдгаар л боломжтой. Үүгээр нь түүнийг эзэн бурхан гэж дууддаг. Шинжлэх ухааны нээлтүүд нь сүсэг бишрлийн ойлголтод нийцсэн сансар өгтөргүйг нотолж байна. Библи нь шинжлэх ухааныг үгүйсгэсэн ном биш. Шинжлэх ухаанлаг үнэн болон орчин үеийн шинжлэх ухаанаас ч давсан үнний ном юм. Төгс хүчит бурхан агуу хүч чадлаа Библиэрч шинжлэх ухаанаарч хангалттай харуулсан. Асуудал нь Бурхны тал бус, харин бидний мунхаг байдал байгаа юм. Хүн төрлөختөн бид Библиэд итгэх ёстой. Учир нь Библи бол биднийг авралын замаар хөтлөх цорын ганц судар юм.